За энэ өдрийн мэндийг хүргэе. Happy 24 YouTube-с мэдчилж байна. Smart Trade ботынхоо сайт руу бүгдээрээ орж үзье. 7 хоногийн өмнө энэ талаар тайлбарсан байгаа. Бот руу орохдоо бол их амархан нөгөө бүртгэлтэй өөрийнхөө мэйл болон нууц өгөөрөө орчин. Ямар нэгэн шинээр нууц нэвтрэх нэр авах шаардлагагүй. За ингээд үндсэн одоо хяналтынхаа самбар руу ороод ирж байгаа. Smart Trade софт бол ерөнхийдөө маш их цэвэрхэн бүх арбитраж бирж нэг дэлгэцэн дээр хардаг байгаа. Энэ дээр мөн адилхан бот мөн бол бас нэг дэлгэцэн дээр харагдана. Маш олон бирж дээр ажилладаг. За энэ худалдаж авахаар бол энэ бол демо версион ороогүй байгаа. За худалдаж авахаар бол яах нь вэ гэдгийг би ингээд үзүүлье. Хүрэл багцсан дээр $100 хөрөнгө оруулалтын хэмжээтэй ажиллана. 3 бот дээр ажиллана. Софт байхгүй, төлбөр нь одоо ердийн стандарт 7 хоногт нэг удаа эндээс өөрийнхөө ашигыг татаж авч болно. Гаргаж эндээсээ мөнгөн багц нь бол $200,000 хөрөнгө оруулалтын хэмжээтэй 40 бот дээр ажилладаг. Софтгүй 48 цагийн дотор авах тийм боломжтой төлбөр. За сарын төлбөр нь $99, жилд бол $109 төлөх нь байна. Нэгсэндээ $109 төлөөд $2,000 хөрөнгө оруулалтын дотор энэ ботуудыг ашиглаад сардаа нэг 10-аас 25% ашигтай ажиллах нэ энэ дээр. За голд нь болохоор хязгааргүй хөрөнгө оруулалт, ботын хэмжээ хязгааргүй, софттай. За төлбөр нь бол 24 цагийн дотор өөрийнхөө ашиг мөнгийг татаж авах боломжтой. Сарын $99. Ингээд жилдээ $1,099 энэ ботыг ашиглаад крипто валютын арбитраж аргачлалын дээр бот ашиглаж ашигтай ажиллаж болох нь байна. За бусад дуудлын зүйлүүдийг биднээс өмнөх бичлэг дээр бичсэн учраас та бүгд тэндээс харж байгаа. Одоо демо верстэй биднээс өөрчлөлт орчуу харах ёстой. 24-нд биднээс энэ дээр хөрөнгө оруулалт хийсэн. За оруулсан хөрөнгө оруулалтуудын маань одоо хөрөнгө нь өсч үгүй юу гэдгээр харъя. За баланс дээр бол нийт баланс. За энийг ингээд ойлгох хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалт үлдсэн мөнгөн дүнгийн баланс байна. Одоо энийг бүгдээрээ бас хөрөнгө оруулалт харна. Энэ бол хөрөнгө оруулсан баланс маань байна. Нийлбэр баланс маань энд харагдчихэв. Нийт $4,570 тэнцэхийн баланстай байна. Хөрөнгө оруулалтын баланс маань $3,300 тэнцүү. Үлдэгдэл буюу хөрөнгө оруулаагүй доллар маань $1,267 тэнцүү. За ингээд биднээс авсан бот бол эрсдэлтэй эрсдэлтгүй хоёр хэлбэрээр хийсэн би. Биткойн дээр хийсэн, эфирм дээр хийсэн. Эрсдэлтэй эрсдэлгүй гэдэг ингээд хийсэн байгаа. За тэрийг бас энэ дээр ингээд харчиж болж байна те. За хөрөнгө оруулсан баланс нь ингээд байж байна. $3,300 тэгээд тэнцүү. За нийт баланс чинь ингээд энэ дээр гараад ирчих. За ингээд харчиж болж байна бас. За энэ дээр арилжааныхаа ботын одоо хэрэглэлүүд нь юм байна. Панелийг харъя. За энэ одоо бол нөгөө үлдэгдэл баланс үзүүлж байгаа шиг байна. Энэ дээр одоо 4 бот ажиллаж байгаа. Бид үлдэгдэл баланс дээрээ зүгээр нормалаар ингээд аваад үзье тийм ээ. Дахиад бас авна. За сонгоё. Эндээ хөрөнгө оруулалт хийх үлдчихэж байгаа мөнгөн дээрээ нормалаар нь авъя. Биткойноор авъя. Биткойныгоо 100% өчөө 0.09 байгаа. За энүүгээр ингээд аваад үзье. За та энд мэдээлэл гарч байна тийм ээ. Эрсдлийнх нь хэвийн ингээд ийм биткойнд худалдаж авах уу бодгоо. За авчи. За авцаа. Одоо эфирм биднээс тас байгаа шүү дээ. Эфирмээрээ бас авъя. Хэвийн эфирм бас үлдэгдлээр авчдаг уу 100. За 2.1 байгаа юм байна. За ингээд хивэхийг авчи. Өнгөрсөн 7 хоногт биднээс бол арай эрсдэлтэй гэж авсан хивэхээр аваагүй. За ингээд бот маань ажиллаад эхэлжлээ. За ингээд одоо ботынхоо түүхийг ингээд аваад үзье. Тэгээ сая бол 2 шинээр нэмэгдчихлээ шүү дээ. Түрүүчийн 7 хоногт би 24-нд 4 бот ажиллуулсан. Одоо үлдчихэж байгаа мөнгөөр ингээд 100% өөрийнхөө хөрөнгө оруулалт хийгээд энэ ботыг ажиллуулад эхэлсэн гэсэн үг. За энэ түүхийг харъя.
За түүх бол яг одоо ийм байдалтай нийт ямар бирж дээр ажилласан байна. За энэ бол 29-ний боотын ажиллагаа дуусаагүй. Нэг нь бол хасах үзүүлэлттэй явж байна. За нийт одоо хөрөнгө оруулалтын хэмжээ $137 нэмэгдсэн байна. 7 хоногийн дотор $4,000. Энэ бол бас боломжийн үзүүлэлт. За гүйлгээг нь харъя. За гүйлгээ бол ингээд бас за сая 24 дуулын 4 бот орсон. Одоо ингээд 2 орсон. Ингээд харуулчихж байна. За тийм учраас энэ бол ботын ажиллагаа бол маш сайн, ашигтай ажиллагаатай ямар нэгэн мэрэгжлийн хүний мэдлэг шаарддаггүй ийм зүйл учраас энэ биднээс хөрөнгө оруулаад энэ дээр ажиллаж байгаа. За мэдээлэл ингээд харчиж болох юм те. За өмнөх 7 хоногийн ботын одоо 4 ботын мэдээлэл энд байна. Сая энийг бол оруулсан. Ингээд ямар ботонд оруулсан тэр мэдээлэл бас харчиж болж байна. За худалдаж авахд одоо ямар хувилбараар энийг худалдаж авч болох вэ? Тэрийг бид бас demo versus-аа гараад харуулна. За demo versus-аа гараа бүгдээрээ гараад худалдаж авах ямар боломжууд байдаг энэ ботуудыг хувилбаруудыг ингээд харъя. За ингээд авах нь. За энийг ингээд авъя гэдэг ингээд үзье тийм ээ. Яаж ямар хөрөнгөөр авч болох нь. За ингээд сарын их байна, жилийн их байна. За өөрөөхөө энэ бүртгэлийг шинчилж болно, шинчлэхгүй байж болно. Тэгээд биткойноор авч болох нь байна. Эсвэл эфирмээр авч болох нь байна. Эфирмээр ингээд 0.5 гэдэг ингээд дараад авч болж байна. За иймэрхүү мэдээлэл өшөө дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэж биднээс рүү хандаарай. Анхаарал тавьсан баярлалаа баяр та.